Тэгэхээр энэ санамж жижиг бол татварын ерөнхий газар, нийслэлийн одоо засаг даргын тамгын газар, цаашдаа дүүргийн одоо засаг даргын тамгын газрын хооронд хамтран ажиллах ийм үндсийг тавьж байгаа юм чухал баримт бичгээ. За бид татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх дүн биелэлтэнд нь хяналт тавих ийм үүрэгтэй. Мөн одоо улс орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх ийм бас хариуцлага үүрдэг. Тэгэхээр бид нар бол энэ санамж бичгээрээ бол нийслэлийн хэмжээнд, нийслэл үүргийн хэмжээнд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах. Ялангуяа нэмэгдсэн үртгийн албан татварын одоо шинэ хууль мөрдөгдөд жил гаруй болж байгаа. Тэгэхээр энэ нэмэгдсэн үртгийн албан татварын хууль болоод нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх юм ажлыг улам цааш нь үргэлжлүүлэх гэж байгаамаа. Тэгэхээр энэ дээр бол татварын байгуулагч тэр одоо нийслэлийн одоо засаг дарга захирагчийн ажлын алба, үйлдвэр үйлчилгээний хилцс, бусад одоо мэрэгжлийн хяналт гэх мэт байгууллагууд бол татварынхаа албатай хамтарч ажиллах юм. Тэгэхээр бид бол явандаа энэ татвар төлөгчдийнхаа бүртгэлийг сайжруулж, татварынхаа бааз суурийг өргөжүүлж, энэ хуулийн хэрэгжилтийг хангах ажилд ингэж хамтарч ажилласнаар улс мөн нийслэлийн, орон нутгийн төсвийн орлого бол өмнөх жилүүдийнхээс өснө гэж бид нэр тооцож байгаа. Ягаад гэвэл татварын орлогын одоо энэ татвар төлөгчдийнхаа бааз суурийг нэмэгдүүлж, татварт хамар хүрээг нь өргөжүүлж, тэгээ хуулийг хэрэгжүүлж чадах юм бол бид нэр энэ төсвийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх болцоотой.